Үзэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Улсын их хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэх хүргэдэг. Улсын их хурлын гишүүнтэй ярилцах цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор Улсын их хурлын гишүүн Тэлхан хүрэлцэн ирээд байна. Таны өдрийн мэндийг хүргэе. Тэрээр 1971 онд Баян-Улгийн аймгийн Өвлгийн хотын 10 жилийн 1-р дунд сургууль, 1976 онд Монгол Улсын их сургууль, 1989 онд Эдийн засгийн орой их сургуулийг төгссөн. Үйлдвэрийн дулаан хангамжийн инженер, үйлдвэрийн эдийн засагч мэргэжилтэй. Техникийн ухааны магистр, Монгол Улсын зөвлөх инженер, докторант. 1976-аас 1977 онд Төвийн эрчим хүчний системийн 3 дугаар цахилгаан станцын 100хан цэхэд ээлжийн мастраар ажлын гараагаа эхэлжээ. 1977-оос 1981 онд цэхийн ашиглалтын мастер, ахлах инженер. 1981-ээс 1986 онд 100-ын 2 дугаар цэхийн дарга, 1986-аас 1989 онд станцынхаа үйлдвэр техникийн дарга, 1989-өөс 1990 онд ерөнхий инженер, 1990-ээс 1995 онд станцын дарга, 1995-аас 1996 онд Төвийн эрчим хүчний системийн 3 дугаар цахилгаан станцын хотож төвийн захирлаар тус ажиллажээ. 1996-аас 1997 онд тус станцын эдийн засгийн хэлтэст борлуулалт хариуцсан мэргэжилтэн, 1997-оос 1999 онд эрчим хүчний удирдах газрын ажлах хүчний удирдлагын хэлтсийн дарга, 1999-өөс 2002 онд эрчим хүчний удирдах газрын захиргаа удирдлагын албаны дарга, 2000-аас 2004 онд Төвийн эрчим хүчний ерөнхий газрын захиргаа удирдлагын албаны дарга, 2004-өөс 2008 онд эрчим хүчний яамны эрчим хүчний судалгаа хөгжлийн төвийн орлогч даргын албыг хашиж ирсэн байна. 2008 оны Улсын их хурлын сонгуулиар Монгол Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон. 2012 онд Улсын их хурлын нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байжээ. Тэрээр 2012 оны Монгол Улсын их хурлын 6 дахь удаагийн ээлжид сонгуулиар Монгол Улсын их хурлын гишүүнээр дахин сонгогдсон ажиллаж байна. За 2015 оны намрын чуулган дундаа ороод одоо 2-7 хоног үлдчихээн тийм ээ. Тэгэхээр энэ хугацаанд Улсын их хурл намрын чуулганы хугацаанд яг ямар хууль тогтоолуудыг баталсан бэ? Намрын чуулган нэлийн ачаалалд ажиллаж байгаа. Одоо энэ их хурлын бүрэн эрхийн одоо төгссөний шинж юм уу? Эсвэл нийгэмд маш олон асуудал хоримтлагдсан шинж юм уу? Олон одоо асуудал дээр бид ярьж байгаа. Зарим нь ч одоо яаралтайгаар морь соржиж байгаа юм би. Төлөвнөөс гадуур. За эдгээрийн дундаас одоо миний голцсон ажилласан одоо 2 хууль байна л да. Нэг нь эрчим хүчний хэмнэлийн тухай хууль, нөгөөх нь хөдөлмөр эрхлэлийн хөдөлмөрийн тухай хууль гэж. За мөн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой, мэргэжлийн боловсролтой холбоотой, эрүүл мэндийн тусламж жижигтэй холбоотой гэх мэт олон хуулиуд дээр бас ажлын хэсгээр ажилласан. За энэ дотроос би эрчим хүчний хэмнэлийн хуулийг тодруулж ярих хэмжээ бахаа гэж бодож байна. Эрчим хүчний хэмнэлийн хууль засгийн газраас өргөн барьсан. За их хурлд орж ирэхээр эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсгийг байхлаад батлуулсан ийм хууль байгаа. Энэ хууль бол одоо Монголын одоо түүхэнд анхудаад одоо хэмнэх тухай хууль. Одоо ер нь аль аймаг хэмнэх тухай хуулийн эхэл болж байгаа болов уу гэж ойлгож байгаа. Одоо эрчим хүч гэдэг маань мэдээж одоо нийтлэг хэрэглээний таваар. Тийм учраас одоо хэмнэх тухай гарч байгаа анхны хэрэгсэл орчин байна гэж харж байгаа юм. Эрчим хүч хэмнэх бол өнөөдрийн одоо дэлхийн өвлийн чиг хандлагын нэг. Өнөөдөр эрчим хүчийг хэмнэснээр байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах гэдэг чиглэлээр дэлхий одоо ажилладаг. Тийм учраас Монгол улс сүүлийн 20 жил эрчим хүчний хууль гаргах гэж одоо их одоо хугацаар ажилласан. Эцэст нь одоо сая 11 сарын 26-нд батлагдлаа. За энэ хууль бол одоо Азийн хөгжлийн банк, Германы техник хамтлагч байгаа нийгмийн одоо дэмжлэгээр нэлээд олон судалгаа хийгдэж одоо дэлхийн чиг хандлага нийцсэн хууль гарсан гэж би хувьдаа олонхож байгаа юм. Гол одоо ажил баримтлал нь ерөөсөө эрчим хүч хэмнэх тийм тогтолцоог бүрдүүлэх ийм одоо зорилго агуулсан. Энэ маань эрчим хүчний салбарт одоо цоо шинэ юм тогтолцоог бүрдүүлэх үү? Тийм. Энэ бол зөвхөн эрчим хүчний салбараар хийж зориулахгүй. Эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглэх, дамжуулах бүх түвшинд юм бол улсын бүх одоо төрийг хамарна гэсэн хамарч байгаа юм хууль. Эрчим хүч хэмнэх тухай юм болохоос эрчим хүч хэрэглэдэггүй одоо хаач газар байхгүй шүү дээ. Монголын бүх байгууллага, бүх өрх, бүх хүн эрчим хэрэглэж байраас бүх хүмүүс хамарч байгаа юм. Юу юм бол эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хэрэглэх гэсэн одоо бүх түвшиндээ энэ хуулийг одоо үйлчилж байгаа юм. Тийм учраас энэ хуулийн хамгийн гол нь энэ одоо бүх түвшиндээ эрчим хүч хэмнэх тогтолцоог болгосон. Хамгийн түрүүнд эрчим хүчний одоо үүрэг хүлээсийн хэрэглэгч гэж
одоо нэр томьёо гацж байгаа юм. Тэрний одоо эхний ээлжинд тэр хэсгийн одоо эрчим хүчийг хэмнэлт гаргах тодорхой бодлого явуулна гэсэн үг. Тэгэхээр энэ яг ямар хэрэглэгчдийг тухайл одоо юу гэдэг одоо тодорхой хэмжээний одоо хүчин чадал заана л да одоо юу гэдэг 1 мегаватт чадал ч гэдэг юм уу. 1 мегаватт чадал эсвэл 500 киловатт чадлаас дээш хэрэглэдэг одоо чадал хэрэглэдэг хэрэглэгчдийг одоо өөрийн хүлээсэн хэрэглэгч гэж. Өөрийн хүлээсэн хэрэглэгч маань хамгийн түрүүнд цахилгаан санаас өөрснөө. Өнөөдөр одоо цахилгаан санаас бол нэг өөрсдөө үйлдвэрлэсэн цахилгааныхаа 10-аас 15% өөрөө хэрэглэж байгаа юм. Тиймээс хамгийн түрүүнд цахилгаан станц дээр одоо эрчим хүч хэмнэх одоо өөрийн хүлээн гэсэн үг. Нөгөө талд нь томоохон үйлдвэр ажлын газрууд тухайл одоо Эрдэнэтийн ГОК гэдэг юм уу, том уурхаанууд гэдэг юм уу, эсвэл томоохон одоо үйлдвэрийн газрууд гэдэг юм уу, томоохон үйлчлэгийн газрууд гэдэг юм тэр бүгдийг өөрийн хүлээсэн хэрэглэгчид нэрлээд тэр хүмүүс руугаа их нээжинд одоо эрчим хүч хэмнэлтийг одоо хандлагыг тэрнээс эхэлнэ гэсэн үг л дээ. За нөгөө талд нь эрчим хүчний аудит гэж одоо байгуулах одоо бий болох юм дандаа хувийн байгууллага. Энэ маань юу гэхээр эрчим хүчний тухайн байгууллагын эрчим хүчний хэмнэлтийн байдалд аудит хийлгэнэ. Аудит дүгэл гаргана. Одоо өөрөөр хэлбэл энэ одоо хэрэглээ нь зөв байна уу, хэмнэх боломжтой байна уу, ямар ба гэдэг тухайд аудитын дүгэл хийлгэн гэсэн үг. За дараагийн одоо нэг нэр томьёо юу гэхээр эрчим хүчний одоо мэрэгжлийн үйлчлэг үзүүлэх байгууллага гэж. Мэрэгжлийн одоо үйлчлэг үзүүлэх байгууллага. Тэр маань юу гэхээр тэр аудитын байгууллагаас гарсан дүгнэлтийг үндэслэн тухайн байгууллага дээр ямар хэлбэрээр эрчим хүч хэмжиж болох вэ? зөвлөмж. Одоо дүгнэлт гаргах, дүгнэлт гаргана. Төсөл бэлдэнэ гэсэн үг л дээ. Тухайлбал одоо төрийн ордон гэх юм бол төрийн ордон өнөөдөр одоо цахилгааны хэрэглээ нь ямар байна? Энийг хэмнэх ямар боломж байна? Одоо яд назаах нь одоо асч байгаа ламп нь одоо тийм бага хэрэглэл ламп мөн үү шүү. Одоо халаалтын систем нь ямар байна? Сонхны долоогоо ямар байна гэдэг юм уу? Ханы долоогоо ямар байна гэдэг юм уу? Цахилгаан долоог хэмнэх ямар боломж байна? Тэр бүхэн судалгааг хийгээд тэгээд төсөл бэлдэнэ. Энэ одоо өөрөөр бол мэрэгжлийн байгууллага. Дандаа хувийн байгууллагын хийх юм. Тусгай хэмжээл авсан байгууллагууд хийнэ. Одоо яг манай дээр энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд юу байгаа юм? Одоо бол тийм байгуул байхгүй. Энэ хуулиар бол энэ тусгай зөвшөөрлийг эрчим хүчний хэмнэлтийн зөвлөлөөс олох юм. Одоо мэрэгсэн байгууллагууд шинэ төрлийн байгууллагууд шинэ төрлийн байгууллагууд болно. Тийм байгууллагадад одоо энэ бол дандаа хувийн хвшлийнх нь энэ ажлыг үүсгэх юм. Тийм мэрэгсэн хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Одоо тэр нь бол зохион байгуулалтанд ороод төсөл бэлдэж өгдөг. За тэгээд дараа нь хэмнэлтийн менежер гэдэг одоо хүмүүс байх юм. Одоо байгууллагууд болгон дээр том хэрэглээний байгууллага дээр одоо хэмнэлтийн менежер гэдэг одоо зөвхөн эрчим хүчний хэмнэх асуудлыг хариуцдаг мэрэгсэн хүмүүс. Одоо манай байгууллага дээр аль хэсэгт нөө эрчим хүчний одоо хэрэглээ өндөр байна. Алийг буулж болох гэдэг одоо мэрэгсэн хүмүүсээр нь томьёолоор нөх орон тооны байж болно. Жижиг байгууллагад орон тооны ус байж болно. Тавсараад явж болох юм. Томоохон байгууллагууд мэдээж орон тооны байж тарах баг. Энэ бол томоохон юм. Тэгэхээр энэ бүгдийн цаана одоо үндсэнд нь дээр нь одоо зохион байгуулж энэ хуулийг хэрэгжүүлэх том байгууллага нь эрчим хүчний хэмнэлтийн зөвлөл гэж байх юм. Зөвлөл гэж одоо үндсэндээ эрчим хүчний одоо хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх байгууллага гэж ойлгож байна. За энийг бид ярьж байгаад өнөөдөртөө энэ байгууллага нь эрчим хүчний зохицуул хороо байж болох юм байна гэж. Тэгэхээр одоо эрчим хүчний одоо зохицуул хороо гэж байна шүү дээ. Эрчим хүчний үн тарифыг одоо тогтоодог, баталдаг. Эрчим хүчний тусгай зөвшөөрлөдөг байгууллага энэ дээр нь эрчим хүчний хэмнэлтийн одоо асуудлыг энэ байгууллага хариуцуулъя гэж хуулийн дээр томьёолж тусгаж оруулж өгсөн. Одоо эрчим хүчний хэмнэлтийн зөвлөл бий болоод энэ зөвлөс мэрэгжил гарч ирээд тэр одоо хуультай холбогдлсон бүх зүйлийг энэ байгууллага хэрэгжүүлнэ гэж тогтож байгаа юм. Одоо засгийн газраас одоо баг гарч байгаа бах. Одоо энэ хуультай холбогдсон журам горимуд гарахлаараа тэр байгууллага маань бий болоод нэг олон хүн байхгүй шүү дээ. Мэдээ сүүн тооны хүн голон толгойлох байгууллага. Ихэнх нь хувийн байгууллага гүйцэтгэх учраас зөвхөн энийг одоо зохион байгуулж өгдөг, одоо хяндаг, одоо хуулийг одоо хэрэгжүүлдэг тийм одоо сүүн тооны хүмүүс эрчим хүчний зохицуул хорооны дэргэд байх юмаа гэж, харьяанд байх юмаа гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр хууль хизээнээс хэрэгжиж эхлэх вэ? Яг энэ хуулиар хэрэглэгч одоо хувь иргэд тийм ээ ямар үүрэг хүлээж байгаа вэ? Хууль бол 1 сарын 1-ээс мөрдөгдөд эхэлсэн. Одоо засгийн 16 1 сарын 1-ээс мөрдөгдөж байгаа. За энэ одоо хуулийг дагаж гаргах засгийн газрын нэлээд олон журам горимуд бий. За мөн одоо хэмнэлтийн зөвлөлөөс гарах бас шийдвэрүүд бий. Энэ одоо гараад ирэхлээр одоо хууль маань жигдэж хэрэгжих байхаа гэж. Энэ хууль одоо ямар асуудалтай юм бэ гэж. Одоо хамгийн түрүүнд хэрэглэгч ашигтай. Хэрэглэгч маань тодорхой одоо өөрийнхөө одоо цахилгаан долоон эрчим хүчийг одоо ямар зарж байгаа юм бэ гэдгээр л хэмлэх ёстой. Мэдээж одоо хэмнэж чадвал өөртөө ашигтай. Өөрийнхөө зарах мөнгө нь багасна гэсэн үг шүү дээ. Байгууллага хэрэгтэй. Байгууллагын сая миний хэлсэн томьёо бүтцийн хүрээндээ эрчим хүчнийхээ байдалд дүгнэлт хийлгээд, төсөл хийлгээд хэмнэх юм бол тэр байгууллагын зардал багасна. Нөгөө хийж байгаа хүмүүс нь ханаас сайн авах юм бэ гэж. Одоо хувийн байгууллагад явах гэдэг нь шүү дээ. Хэмнэлтийн аудит юм бэ. За нөгөө талд нь мэрэгжлийн байгууллага. Тэд нар дандаа тэр эрчим хүчний хэмнэлтээс гарсан үр ашигаас нь одоо хуваалцах маягаар явах юм. Санхүүжлээд явах юм. Мэдээж асах нөхцөл байж байгаа. Би ганцхан жишээ хэлье. Өнөөдөр одоо Монгол улсын одоо хэмжээнд хийсэн судалгаа үзэхэд одоо нийт хэрэглээнийхээ нэг 15-аас 20 орчим хувийн одоо хэмжиж болох юмаа гэсэн ийм дүгнэлт гарсан байдгийг.
Тэрнээс дээш байж магадгүй доод хэмжээ шүү дээ. Дэлхийн болоос үндснээ нэг 20 орчим хувийн хэмнэлтэд гаргадаг юм. Энэ бол маш их мөнгө гэсэн үг. Зүгээр одоо манай нийт одоо Монгол Улсын нийт хэрэглээ маань 7 тэрбум орчим киловатт цагийн хэрэглээ жилд байдаг юм л да. Тэрний цаадаа нэг 15 хувиар нэхэд одоо бид нар 100 гаруй сая киловатт цаглаа хэрэглэх юм. Өнөөдөр 1 киловатт цагийн үнэ хэд юм бэ? 140 өгөх юм бол одоо 200 сая төгрөгийн одоо наазаах нь одоо хэрэглэх. Одоо 2 тэрбум гаруй хүргийн одоо хэрэглэх. Үлх юм бол бүхэлд нь одоо 2 дахь цахилгаан станцын нийт жилийн үйлдвэрлэлийн хэмжээний цахилгааныг одоо хэмнэх юм боломж гарч байгаа юм. Энэ бол нэг талдаа тухайн хэрэглэгч тийм бит. Бүхэлдээ нь одоо хин хэд ашигтай. Тийм хэмнэгдэг бол мөнгө баг зарна гэсэн ойлгомжтой. Хүн болгоно л энэ дээр ашиг хөтлөж байгаа юм. За нөгөө талдаа байгаль орчинд их хэлтэй болж байгаа юм. Өнөөдөр цахилгаан станцууд маань одоо цахилгаан гарах, дулаан гарах гэж асар их хэмжээний нүүртүүлж шүү дээ. Өнөөдөр Монгол Улсын нийт станцууд жилдээ нэг 5 сая гаруй тонн нүүртүүлж байгаа. Сая одоо нэг 15 хувийн хэмнэлтэд гарлаа гэхэд тэр хэмжээний түвш баг зарч болно. Тэр одоо 5 сая биш тийм бит. Тэрнээс хэдий юм одоо нэг сая орчим тонн. Одоо нэг хамгийн багадаа нэг 500 мянган тонн одоо нүүрс одоо хэмнэх шийтэй. Тэр хэмжээгээр одоо агаарт хайж байгаа утаа халуун одоо өнөөдөр дэлхийн дулаалалтаа бас нөлөөлөх нь багаснаа гэж. Нэг талдаа хүүхэнд ашигтай, байгууллагын ашигтай, нэг талд нь байгаль дэлхийд ашигтай ийм том тогтолцоог бүрдэж байна гэж. Улаанбаатар хотын хувьд одоо агаарын бохирдол хурцаар тавигдаж байгаа энэ үед бол маш чухал асуудал. Энэ бол Ухаан Улаанбаатар хот одоо хайж байгаа утаа одоо энэ бохирдлын нэг хэсэг нь цахилгаан станцын бохирдол байгаа. Гэхдээ Улаанбаатар хотын бохирдлын маш их хэмжээнд одоо 80 гаруй хувь нь гэр хорооллын утаа шүү дээ. Гэр хорооллын одоо өнөөдөр 180 мянган одоо яндан бүхэлдээ дутаа гаргаж Улаанбаатар хөдөлж байгаа. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль маань бас энэ үйл явцад тодорхой хэмжээний эерэг одоо наазах төрөл 15-аас 20% нөлөөлөл үзүүлнэ л гэж хэлэх боломжтой. Ер нь бүх юм дээр нь одоо ашигтай одоо ийм хууль гарлаа. Энэ бол дэлхийн хөгжлийн жишг хамгийн гол нэг бид зөв хэрэглэж. Энэ хууль дээр бас нэг хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл бүлэг байгаа тийм ээ. Тэгэхээр хэмнээгүй тохиолдолд иргэдэд бас хариуцлага тооцох юм байна гэж. Гэхдээ одоо хариуц тооцох гэдэг нь юу юм бэ? Одоо энэ хамгийн гол нь энэ хуулийн одоо тийм ээ одоо юу гэдэг юм тэр одоо өөрөөр хөлөөс ялангуяа өөрөөр хөлөөс хэрэглэжүүд өөрийгөө биелүүлэх байхад нь хариуц хүлэн шүү дээ. Зүгээр одоо зүүзөө сууж байгаа иргэнийг одоо цахилгаан хэмсэнгүүг торгонож байхгүй л тийм. Тэгэхдээ иргэд бол нэг тийм гарсан учраас одоо наазах нь ядаж одоо гэрийн лампыг хүртэл бодно шүү дээ. Би одоо урамшууллын хууль байж байгаа. Урамшил дээр хамгийн гол нь тэр агаарын одоо хуультай холбогддог. Нэг талд нь урамшууллын тусгайсан журмыг эрчим хүчний зохицуулалт зүйл, эрчим хүчний хэмнэлтийн зөвлөл батлах юм. Ямар ч байсан одоо тэр хүмүүс өөрснөөс цахилгааны хэмнэ гэдэг бол бас урамшуул шүү дээ. Өөртөө мөнгө л хийж байгаа. Нөгөө талд нь үнэхээр их хэмжээний одоо хүлээсэн тогтоосон хэмжээний хэрэглэх юм бол мэдээж тэр хэмнэлтээс нь бас урамшуулах тийм зурм гарна гэж ингэж ойлгож байгаа. За нөгөө талд нь эрчим хүчний одоо хэмнэлт гэдэг маань бүхэлд нь ерөөсөө одоо хэрэглээг зөв зохицуулалтаа болгох. Хамгийн наазаах нь одоо дэлхийд гарсан шүү дээ. Манайх одоо нөгөө ухаалаг системээр орох. Би бол дуудахгүй манай эрчим хүчний ухаалаг хэрэглээ Монголд маш мөнгөнөөс нэвтэрнэ гэж би харж байгаа. Тэгэхээр манай Монгол хүчний хэрэглэн бүх юм ерөөсөө дэлхийн шинэ технологиор оруулж ирэх боломжтой учраас энэ хэмнэлтийн хуулийг дагаж тухайл хэрэглээр байгаа бид нар. Шинэ төрлийн бас эрчим хүчний шинэ төрлийн одоо дэвшилтэд технологи бэлэн болсон. Ягаад гэвэл дэлхийд байж идэг юм бол манай дүүжээ ороод ирсэн зарим үед бид цааш бүхэлд нь орох хэрэгтэй. Тэгэх юм бол бид зарж байгаа мөнгө л багасна гэсэн үг. Ерөнхийдөө энэ одоо эрчим хүчний хэмнэлтийн хууль гээд бас төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг баталсан байгаа шүү дээ. Тэгэхээр эрчим хүчний салбарт нэг юм эргэцсэн, хууль эргэцсэн одоо шинжилэл хийгдээд байгаа гэж ойлгож байгаа. Энэ талаар та эрчим хүчний салбар маань энэ одоо манай урмаа зах зээл шилжээд одоо 25 жил болж байхад одоо үндсэндээ зах зээлийн одоо харилцаанд бүрэн шилжих салбарын нэг нь байсан юм л да. Одоо эрчим салбарт бол 32 жил ажилласан хүн. Тэгээд их хурлаад 8 жил, үндсэндээ 40 жил ажиллаж байна. Энэ одоо олон жил эрчим салбарт байхдаа бүх одоо зовлонгийн одоо үнсчингээс ажил хийсэн хүн шүү дээ. 8 сар үнсчин хийж байгаа. Тэгээд цаашаа 5 жил ажиллаж байж байгаа. Тэгээд одоо нэг жил дарга болсон байх шатаа. Тэгэхээр энэ зовлонгийн мэддэг хүний хувьд эрчим хүчний одоо нэлээд олон хуулиудыг сая бид гаргаж тэр 6 сард батлуулсан. Тухайлбал эрчим хүчний талаараа төрөөс баримтлах бодлого гэж засгийн газар орж ирээд би яхал ажлын сайхлаар батлуулсан. 15-аас 30 оны хооронд 15 жилийн бодлого гарсан. За мөн тэрнийг одоо дагуулж бид бас нэлээд хэдэн гишүүн нэг 4 хууль санаачилж нэмэлт өөрчлөлт оруулахаар оруулж батлуулсан. Нэг нь эрчим хүчний тухай хууль, сэргээгт эрчим хүчний тухай хууль, газрын тухай хууль, өөрчлөлтийн тухай хууль гэх 4 хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулаад ингээд үндсэндээ багц хууль бодлоготойгоо ингээд 5 хууль, за ингээд эрчим хүчний хэмнэлтийн хуультайгаа ингээд 6 хууль. Саяхан 12 сард
Сэрэг төрчин хүчний одоо гаднаас оруулсан тоног төхөөрөмжийн гайл нөөтөөс илүүлэх татварын тухай хуулийг бас өөрчлөлт оруулсан. Ингээд 7 хууль одоо багц маягаар ингээд одоо батлагдаж ингэж энэ салбарын эрх зүйн орчин сайжирч байгаа. Энэ бүгдийн үр дүнд юу болсон гэхээр өнөөдөр одоо энэ салбарт байсан томоохон одоо бэрхшээлүүд бол одоо арилсан гэж хэлж болно. Арилж байгаа гэж. Нэгдүгээрт нь дотоодын үйлдвэр алдагдaltaй байдаг байсан. Сая одоо 15 оны балансын дүнгээр эрчим салбар анх удаа 25 жилд даалдаг хөлөг ажилласан байна. 2015 онд. Энэ юу харуулж байгаа гэхээр нөгөө л одоо хуулиудын эрх зүйн орчин сайжирсан. За магадгүй тэр үн тариф толгойтой юм шийдэгдэх хажуугаар нь зөвхөн одоо гаднаас авдаг импортын сахилгаан нэг багасгаснаар 18 тэрбум төгрөг одоо хэмнэсэн баг шээ. За эрчим хүчний үйлдвэр өөрсдөө дотоодын одоо зардал хэрэглээгээ багасгаснаар 12 тэрбум төгрөг одоо хэмнэсэн баг шээ. Ингээд нийлэх юм бол 40 эдийн засгийн өндөр хөрөнгөтэй. Бас цаашаа энэ хууль бол ямар нэг хэмжээгээр нөлөөлж байна гэж. Ингээд нөхөмөл дотоодын үйлдвэр алдаг хөлөг ажиллах орчин бүрдэж байгаа байна. Одоо баруун бүсийн нэг үйлдвэрүүд тэгээд зарим аймгийн одоо орон нутгийн үйлдвэрүүд татаас авч байна. Гэхдээ тэр нь бол 50% буурсан байна. За цаашдаа энэ үйлдвэр засгийн ашигтай ажиллах боломж бүрдэнэ. За нөгөө талдаа бидний одоо өссөн хөлөөгд гадны хөрөнгөд орж ирэх маш сайхан таатай нөхцөл бүрдсэн байна. Бид одоо гарааны тариф гэдэг тогтолцоо болгож өгсөн. Сэргэжлийн салбарт гадаадын хөрөнгө орж ирэх маш одоо сайхан орчин бүрдсэн байна. Гарааны тариф гэдэг одоо өн тариф одоо өнөөдрийн үнээр биш. Ашиглалтанд орох үеийн одоо үнээр одоо хөрөх тэр судалгаа гаргаж одоо гэрээ хийж байгаа учраас гадны хөрөнгө оруулалт юусан байна. Сэрэг эрчим хүч одоо хөгжих юм боломж их муутай байсан юм. Бид хуулийн дээр дэмжих тариф бие одоо эко тариф гэдэг тогтолцоог хийгээд өгсөн. Энэ бол маш их нөлөөлж байгаа юм байна. Тиймээс өнөөдрийн байдлаар Монгол улсууд сая хууль гарсан дараагаар Монгол улсууд одоо хөрөнгө оруулалт сахилгаанаас барья гэж концессийн гэрээгээр өөрөө хөрөнгө гаргаж өөрөө бариад одоо нэг 25-30 жилийн дараа Монголын талд мөнгөө шилжүүлдэг ийм одоо тогтолцоо концессийн хуулийн дагуу өнөөдөр одоо над байгаа мэдээлэлээр 4 том сахилгаан станц өөрсдөр ажилладаг. Одоо дандаа 1 тэрбум доллароос дээш хөрөнгө оруулалттай. За салхины 5 сахилгаан станц. За 50-аас 100 мегаваттын хүчин чадалтай. Нарны 3 сахилгаан станц. Одоо 8-аас 30 мегаваттын. За усны одоо бас 2-3 сахилгаан станц. Нийтдээ нэг 14-5 сахилгаан станцыг барьж байгуулах одоо тийм саналууд гэдэг юм одоо гэрээ хэлцээр хийх ажил явж байна. Одоо зарим нь гэрээ хийгээд байж байна. Зарим нь одоо цогцол авсан байж гэдэг юм. Эдгээр одоо бүгдээр баригддаг юм ахэд одоо мэдээж одоо 30-40 хүн баригдаж таарна. Энэ юу гэхээр цаашдаа Монгол оронд хөрөнгө оруулалт хийх гэсэн юм томоохон сонирхол бий болсон байна. За нөгөө талдаа тэр эрчим хүчний бодлого дотор бид эхний ээлжинд дотоодын хэрэгсийг өрн хангана. Энэ бол 20 он хүртэл. Одоо өнөөдөр бол бид нийт одоо Монголын хэрэглээнийхээ 80% дотоодоос хангаж байгаа, 20% импортоор авч байгаа юм. Орцгеттаас. За энийг бид нар одоо шинэ хөлс барих замаар 20 онд дотоодын өрн хангана. За 23 оноос эхлэн импорт зогсоогоод экспортлно гэж. Энэ бодлогын хүрээнд саяхан ерөнхийлөгчийн ажлын хүрээнд эрчим хүчний яам хятадын одоо талдаа эрчим хүч экспортлох томоохон одоо санаж үжиг гэрээ байгууллаа. Үлдэх юм бол Монголын одоо томоохон уурхайн дэргэд Шиваогийн орчимд одоо маш том сахилгаан станц 9000 гаруй одоо мегаваттын хүчин чадалтай сахилгаанаас байгуулад одоо тэндээ эрчим хүч үйлдвэрлээд хятад руу экспортлно гэж. За мөн одоо Монголоос бусад их улсуудаас илүү гарсныг мөн адилхан тэр шугамаараа одоо дамжуулж одоо экспортлно гэсэн юм том гэрээ хэлцээрүүд хийгдээд тэр том төслийн тэгж энэ сүнслийг хятадын хөрөнгөөр Монгол хятадын баг хамтарч 6 сарын хугацаанд хийнэ гэж ингээд тохироод ирсэн. Энэ бол юу гэхээр цаашдаа Монголоор нь хятад улс руу одоо тийм одоо гадаашаа эрчим хүч экспорт зорн болох тийм их л тавигж байгаа хэрэг гэж харж байна л да. Тэгэхээр энэ бүхэн бол одоо яг эрчим хүчний салбарт хийсэн эрх зүйн шинжилттэй холбоотойгоор идэвхжиж байгаа үйл явц гэж байна. Сая өнгөрсөн жил тийм ээ одоо хийгдсэн эрчим хүч салбарын одоо эрх зүйн орчин сая миний хэлсэн одоо 6-7 хууль эрхийн одоо эрхийн актыг гаргасны үндсэн дээр бүх юм одоо сайжрах чиглэлээр явж байна гэж ингээд харж байгаа. Энэ бүгдийг шийдэхэд мэдээж одоо их хурлын хэдэн гишүүний шийдчихээгүй. Энэ бол хамгийн гол одоо миний хэлэх зүйл бол мэрэгжлийн хүмүүсийн ажлын үр дүн гэж. Бид саналаа гаргаад мэрэгжлийн хүмүүстэй, мэрэгжлийн баг салбарын одоо мэрэгчүүдтэй хамтарч, салбарын төрийн бус байгууллагатай хамтарч, мэрэгжлийн байгууллагатай хамтарч, мөн гадны зөвлөхүүдийн зөвлөгөө авч олон талын ажиллагааны үр дүндийн ажил хийгдэж байгаа юм. За нөгөө талд нь их хурлын одоо засгийн газрын дэмжлэг, нөгөө талд нь их хурлын гишүүдтэй бас бүгдээрэнд нь зөв ойлголттой болж нэг чигтээ явсны үр дүнд бид нар одоо энэ салбарын эрх зүйн орчин хийж чадлаа. Ямар ч байсан нэг хүнд байсан байдлаас нь гаргаж цаашдаа одоо бид Монгол орн маань эрчим хүч хэрэглэгч импортлогч орн биш. Одоо яг экспорт орн болж хувирах ийм том их л тавигдж байгаа гэж хэлж байна.
Хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангах асуудал сүүлийн үе чухлаар тавигдчихж байгаа тийм ээ. Тэгэхээр яг энэ эрчим хүчний салбарын эрх зүйн шинжилэлтээр яг салбарын төлөөлөл иргэд хангалттай оролцсон гэж та хэлж чадах уу? Энэ бол үнэхээр одоо үрдэнтэй гэдэг нь бидний одоо энэ эрчим салбар хийсэн эрх зүйн шинжилгээ харагдаж байгаа юм. Энд бид нар одоо түрүүн хэллээ. Энд бол мэргэжлийн хүмүүсийг маш их ашигласан. Өнөөдөр эрчим хүчний салбарын одоо төрийн байгууллагын 20 гаруй төвлөр компани байна. Эрчим хүчний яам байна, эрчим хүч зохицуулах хороо байна. Эрчим хүчний судалгаа хөгжлийн төв гэж байна. Мөн эрчим хүчний сургууль, одоо инженерийн сургууль байж байна. Тэгээд одоо эрчим хүчний салбарт туслах үзүүлж байгаа Германы тэг хамтан ажиллагааны нийгмилэг гэж байна. Одоо олон тал байгууллагууд мөн салбарын хэмжээний бүх зөвлөх инженерүүд, бүх эрдэмтэд энэ хүмүүстээр энэ гаргаж байгаа юмуудыг бүгдийг суулгаад, хийлгээд, өөртөө шүүлгээд хамгийн сүүлд одоо эцэслэн бадж ингэж хэлсээр ихлээрээ нийгэмд бүхэлд нь зөв ойлголт төрөөд ингэж явдаг юм байна. Нөгөө талд нь тэр хэлсэж байгаа явцдаа бол тэр одоо засгийн газрын гишүүд, засгийн газрын төвчний хүмүүс, мөн их хурлын гишүүдийн хүртэл маш сайн ойлголт өгч одоо энэ чинь ийм учиртай юм гэдгийг хэлээд ингэж явхлаараа нийгэмд бол бүхэлд нь ойлголцол зөвшөөрсөн бий болж одоо нэг баталж гаргах хэрэгжүүлэхэд бас нэг ойлголттой болдог юм байна гэдэг нь сая одоо энэ эрчим хүчний салбарын багц хууль дээр хэлж байна. Саяхан одоо би 5 өнгөрсөн 5 дахь өдөр эрчим хүчний салбарын талаар 15 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өгсөн иргэний сайдын мэдээлэлээр хэлж байсан. Одоо цаашдаа бид нар улс төржихгүйгээр мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсоод, иргэдийн хувийг сонсоод, тал талаасаа зөвшөөрсөн үндсэн дээр аливаа асуудал хандах юм бол бүгд хэрэгжиж болдго юм байна. Бид хүнд байлаас гарч болдго юм байна. Энэ бол эрчим хүчний салбарын эрхсэн үйлсийн шинжилсэн 15 оны жишээ мөн байна. Та одоо бод төрдөн байна. Та сайн ажиллаа. Би дандаа таныг одоо шүүмжилж болохгүй байныг загнад хүн ирэх гэсэн. Энэ танд баярлалаа гэж хэлье гэж би одоо энэ дээрээс хэлж ийсэн бодвол нийт ард түмэн үтсэн баг. Энэ шиг бид нар өнөөдөр болохгүй байгаа ямар салбар байна? Уулуурхай байна. Байгаль орчин байна. Утааны асуудал байна. Эрүүл мэнд байна. Боловсрол байна. Бүгдийг хийх боломжтой. Энэ бол ганцхан ив нэгдэлтэй баг. Улс төржихгүй баг. Ялангуяа мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсох гэдэг бол оролцоо нийтийн оролцоо гэдэг бол чухал гэдгийг энэ жишээн дээрээс харж болно л доо. Энэ өдрүүдэд улсын хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэж байгаа вэ? Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж байгаа тийм ээ. Түүнчлэн тариалангийн тухай хууль, ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинжилсэн хариулга гэдэг нэг хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Би сая бол энэ дээр би начиулаг лүхий одоо хууль гэж хэлэхээр нэг хууль байна л да. Энэ бол урт хугацааны одоо хөгжлийн хөтөлбөр гэж. Энэ үнэхээр чухал зүйл. Одоо бидний ойрын одоо гэдэг юм одоо хамгийн одоо их хурлын ярих хэвээр үндсэн асуудал энэ гэж би харж байгаа юм. Монгол орн маань зах зээлийн харьцаанд шилжээд 96 онд одоо урт хугацааны хөгжлийн бодлого гэдэг ийм аппетитийг гаргасан байт юм билээ. Тэр маань одоо хэрэгжиж чадаагүй. Саас болоод үлдсэн. 2008 онд Монгол улсын үндсэн хөгжлийн цогц бодлого гэд батлагдсан. Одоо ингээд 8 жил болж байна. Энэ удаагийнх болохоор нөгөө хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсан учраас энэ дээрээ тулгуурлаад бүрэн хэрэгжих боломжтой гэдэг. Ингээд нэг одоо шинжилж байна гэж ойлгож ирэх. Хамгийн гол нь тэр гарсан юм а бодтой юм төлөвлөд бодтой одоо шийдвэр гаргаад хэрэгжих шийдвэр гаргаад тэрнийг сайн хэрэгжүүлэх хэрэгтэй юм а гэж. Тийм учраас энэ урт хугацааны хөгжлийн одоо бодлого хөтөлбөр бол уг нь санаа зөв маш ухаалаг одоо гэдэг юм хийх гэж оролдсон засгийн газар одоо гэдэг манай бүлгийн нөхдөд оролцсон. Тэгвэл шүүмжил таандмаар юм их байгаа. Зүгээр миний одоо байр суурь юу гэхээр нэлээд сайн хэлэлцэж одоо болдгсон бол санал асуулгууд явуулмаар байгаа юм л да. Зэнэмэт одоо бид нар бас нэг тариалангийн хууль гэж орж иж байна. За одоо эрүүл мэндийн одоо тэр эмнэлэг үйлчилгээний тухай хууль, эрүүл мэндийн тэр эрүүл мэндийн үйлчилгээ эмнэлэг үйлчилгээний хуулийг бол яалт гарах хэрэгтэй хууль юм байна. Яг тэгэхээр өнөөдөр ялангуяа төрийн өмчийн байгууллагууд одоо үндсэндээ биедээ зааж чаддаггүй. Улс төрөд хараад нэг сайд орж ирээд бүгдийг өөрлөлдчихдөг. Нөгөө сайд орж ирсэн ингээд нэг сонин юм байх юмсаас бие даасан өөрөөр явж явдаг. Чөлөөтэй нэг хувийн хөвшил шиг тий хувийн хөвшлийн юм шиг ажилладаг. Одоо менежментийн одоо өмчийн төрийн үйл ажиллагааны одоо хувийн юм шиг ажилладаг тийм тогтолцоо хийж өгсөн байна. Боловсрол дээр ч ялгаагүй. Тийм одоо боловсролын тухай хууль, эрүүл мэндийн хууль, тэгээд эрүүл мэндийн үйлчилгээний хуулиудыг бол харин одоо хууль ордон баталж ингэж мөрдөх ёстой байна гэж тийм байдлаар бид асуудал хэлэлцэж байна л да. Ачаал маш ихтэй байгаа. Маргаан тайм уучраа ажил байна тэгээд одоо мөрчсөн нард нь гарах л байх л да. За баярлалаа. Тэгэхээр бид хоёр ярилцлагын цаг дуусчихин. Төгсгөлд нь би танаас Монгол улсын их хурлын гадаад харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг чухал бүрэлдэхүүн бол парламентын бүлгүүд байдаг тийм ээ. Та Монгол Казахстаны парламентын бүлгийн дарга. Тэгэхээр энэ бүлэг яг ямар чиглэлийн ажлуудыг сүүлийн үед хийсэн байгаа вэ? Аль асуудал анхаарлаа хандуулж байна? Монгол Казахстаны бүлгэм би 4 жил ахалж байгаа. За 13 онд Казахстаны одоо Казахстан Монголын парламентын бүлгийн Казахстан талын одоо төлөөлөгч нар эзэдэнтэй уулзаад явсан их хурлын дарга хүртэл уулзсан, ажиглалаа гаргасан хамт ялгааны өнгөрсөн оны 2 дугаар сард Монголын одоо төлөөлөгчид Казахстанд бас бид ажиллалаа. 4 гишүүн авсан.
Казахстанд бид нар одоо 4 өдөр ажилласан. Казахстаны гол одоо үзье гэсэн харъя гэсэн юм одоо үзсэн. Бидний гол үзсэн нэг юм бол тэр Коргас гэж том одоо бүтээн байгуулалт очсон. Тэр маань одоо нөгөө одоо хэлийн бомб төр байдаг. Чөлөөт бүс. Тэр чинь үзээд үнэхээр одоо чухал гэдгийг ойлгох. Тэрнээс бид наах нэг л юм байдаг юм байна. Одоо Хятад Казахстаны хамтарсан бүс байдаг юм байна. Хамтын учраас аль аль сонирхол төрөөд тэр хоёр талаасаа хөгжил авч ирдэг. Тэр нэг жоох юм гэдэг бид харсан туршлагыг авч ирсэн бид холбогдох хүмүүст өгсөн байгаа. Астана хотод очиж бид нар Казахстан улсын одоо бүтээн байгуулалтыг бид нар их сонирхсан. Астанаг яаж байгуулсан бэ гэж. 1990 оноос хойш Казахстан Монгол бол нэг гараанаас гарсан засаг шилжсэн орн шүү дээ. Засаг системтэй байсан. Гэтэл Казахстан 97 онд Казахстанд ямар ч мөнгө байгаагүй. Дансанд нь ийм улаан данстай байхад нь Астанаг барьж байгуулна гэж том зорилттой байна. Гадны хөрөнгө оруулалт татсамаар 18 жилийн хугацаанд 1.5 сая хүн одоо амьдардаг тийм орчин үеийн хот байгуулад явж штэ. За дараагийн 3 дахь нэг юм бол одоо Астанагийн тэр баялагын сан Казахстаны одоо манайх бол хүний хөл сан гэдэг тэр одоо баялагаас орсон орлогыг тэд нар самург казна гэж одоо Казахстаны баялагын сан гэсэн үг л тэр нь төвлөрдөг юм байна. Одоо өөрөөр хэлбэл төрийн өмчийн 600 компани бүх одоо орлого нь одоо ашигаасаа тийшээ одоо мөнгө ордог юм байна. Өнөөдөр Казахстаны тэр одоо баялагын сан бол 100 тэрбум долларын хөрөнгөтэй шүү дээ. 100 тэрбум долларын хөрөнгө тооцсон байна. Тэрнийхээ зөвхөн жилдээ нэг 3 тэрбумыг гаргаж одоо хөгжил зарцуулдаг. Бус нь тэгээд бусад одоо их өсрөмжлөл ингээд явдаг. Нөгөө талд нь одоо нийгмийн талын юмд багыг зарцуулдаг юм байлээ. Тиймээс бид одоо баялагаасаа яаж одоо баялагын одоо хойролтыг яаж тэгш өртөх вэ гэдэг том туршлага нь тэнд байдаг гэж бид харсан. За бусад одоо тэр төрийн тогтолцоо, за тэр боловсролын чиглэл одоо бол нөхөж байгаа одоо Казахстан бол одоо ирээдүйн сан гэж байгуулсан. Бүр анханасаа тэгээд өнөөдрийн байдлаар 30 мянган залуучууд сургасан биз дээ. Ирээдүйн сангаасаа хөрөнгө гаргаад одоо санхүүжилт оюутнуудыг бол хөгжилт орнуудад Япон, Герман, одоо Америк гэдэг юм хөгжилт орнуудад явуулдаг. Одоо 30 мянган оюутан сурсан байна. Бүх зардлын даачдаг. Эргээд тэрхэн бол төгсж ирээд Казахстаны одоо тэр төрийн одоо өгсөн одоо байгууллагуудад одоо 5 жил ажилладаг. Боловсрогчд ажилладаг. Тэгээд 5 жилийн дараа ханч байж болно. Өөрөө хөсөн газар явчих. Тэр 5 жилдээ орос хөрөнгө нөхсөн гэж тооцдог. Юмс одоо Казахстанд очих үедээ дандаа залуучууд яг дарганаар нь одоо зөвлөхөд нь том одоо ахмадууд байна. Тэгээд гүйцэтгэх хүмүүс нь бүх залуучууд дандаа гадаад төгссөн залуучууд гүйж байгаа шүү дээ. Орчин. Тэгэхээр Казахстаны бас нэг нууц нь одоо хүний нөөцийг бэлддэг талдаа байна уу да гэж бид олон талын туршлагуудыг нэгтгээд гишүүд маань их олзорч ирсэн гаргасан тайлангаа засгийн газар хөргүүлсэн их хурлын даргад өгсөн бодвол цааш нь гадаад хэргийн яамд өгсөн хэрэгжилж явахаа гэж харж байгаа. Бидний дараагаар явсан дараагаар бас 3 байнгын хорооны дараагаас бүрдсэн олон хүмүүс төр Казахстаны уран олборлтын асуудлыг бір газар дахин очиж хараад ороод ирсэн шүү дээ. Сумьявазгийн шин тэргүүтээ олон хүмүүс хот байгуулалтын асуудлыг мэлэгдэд удаач сургуулсан байдаг юм аахгүй бид их байна. Тиймээс одоо цаашаа гадаад харилцаан дээр энэ аль аль талын давуу талыг ашиглаж ашиглах ёстой. Үзэгчдээ Улсын их хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэх хүргэдэг Улсын их хурлын гишүүнтэй ярилцах цаг нэвтрүүлгийн энэ дугаар өндөрлөж байна. Студид Улсын их хурлын гишүүн Тэлхэн хүрэлцээж нэвтрүүлэгт оролцлоо. Танд баярлалаа. Баярлалаа та бүхэнд ажил амжилт хүсье.